Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн 2015 оны намрын хурал Улаанбаатар хотод өнөөдөр эхэлж 2 өдөр үргэлжилнэ. Монгол Улс тус байгууллагад 2012 онд элсэж бүрэн эрхт гишүүн улс болсон юм. Хэдийгээр 57 дахь хотхон гишүүнэн ч гэлээ энэхүү хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлсэн нь манай улс бүс нутагт төдийгүй олон улсын аюулгүй байдлыг сахихад өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулдгийг илрэл төдийгүй олон талд гадаад хамтын ажиллагаатай төвийг сахисан инх тайванч байр суурьтай улс гэдгээ дахин нотлох боломж юм а. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн 2015 оны намрын хуралдаанд Шанхай хамтын ажиллагааны байгууллага болон нэгдсэн үндэсний байгууллага мөн бусад олон улсын байгууллагууд оролцож байгаагаараа онцлог болж байгаа юм. Тиймээс ч энэ нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг олон улсын анхааралд хүргэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр Украины асуудалд Минскийн энхийн төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлэх төдийгүй ойрхот орнод хойд Африкт гарч байгаа асуудлууд дөрвөсөд гихчлэн аюул занал хийллийг өргөн хүрээтэй шинэ өнцгөөс харахыг шаардсан нь үүнтэй ч бас холбоотой юм. Уг ассамблеийн хурлаар бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгамдж байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшигын эрсдлийг бууруулах, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил гэсэн сэдвүүдээр салбар хуралдаанууд хийж хилцэх юм. Хурлын нээлтийн үйл ажиллагааг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага парламентын ассамблеийн ерөнхийлөгч Илка Канерва нээж хэлсэн үгэнд бүс нутгийн хэмжээнд үүсээд байгаа асуудлуудын талаар дээр хилэлцэх асуудлуудын хүрээнд тэмдэглээд хэд хэдэн гишүүн орнуудаа төлөөлөгчийн газруудаа нээж дэмжлэг үзүүлэх боломж бүрдээд байгааг дуулгасан нь манай улсад таатай мэдээж болох юм а. Хуралд 48 улсаас 280 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцож байна. За энэ намрын хурлаас дуулгах нэгэн сонирхолтой мэдээлэл бол Оросын улбооны улсын төрийн думын дарга Сергей Евгеньевич Наришкин өөрийн биеэр ирж бүс нутгийн аюулгүй байдал болон Украины асуудлаар байр суурьаа илэрхийлсэн явлаа.